Сайн цаана өмнө за ойр бичлэг хийсэнгүй. Тийм болохоор ингээд бүгдээрээ өнөөдрийн миний нэг өдрөлтөө танилцах болно. Тийм ээ. За явцсан миний нэг өдрөлтөө танилцах болно. Манай гэр бол өнөөдөр ингээд өдөр болгон ер нь ингээд заваа байдаг заяа. Өдөр болгон өглөө бүр орой бүр ер нь бол цэвэрхэн байх заяа байхгүй. Заяа нэмчихсэн. Заяа. Тэгээд ер нь бол ингээд цэвэрхэн байлаа гэхэд хоёр дүү байхгүй эсвэл би байхгүй байхад л ер нь цэвэрхэн байд юм дөө. Ер нь бол бит гурав ер нь амар их болгодог. Тийм ээ? Тийм болохоор өнөөдөр бүгдээрээ ингээд гэр цэвэрлэх болно. Манай гэр орон бол ингээд маш хоглорсон заваан байдаг. Одоо ингээд харах юм бол бөөдөн энэ ингээд харах юм бол юм байдаг гэсэн. Одоо би болохоор ингээд бүх хөшгөнүүдээ ингэсэн. Манай хүн нэгдүгüйлдээ би ингэсэн. Тэ одоо ингээд хогоо шүрдэж гин. Хогоо шүрчээд энэнийг дээрх юмнуудаа цэвэрлжээд шалаа угаана. Унтлагын өрөө байгаа. Тэр унтлагын өрөө болохоор би ингээд амин ингээд содон сонирхолтойгоор цэвэрлэе гэж бодсон. Тэр нь болохоор штэ 8 данаш өдөр. Тэр нь штэ ингэх байгаа. Би штэ сонсохгүй, номын эрдэм болохоор харахгүй. Тэгээ ингээд бит хоёр гэрээ цэвэрлэх байгаа. Нөгөө нэг сонсохгүй, харахгүй, ингээд ярихгүй гэсэн гурван юм байдаг штэ. Тэрний болохоор хоёрын дуурай гэж утсан. Тэгээд тэр хоёрыг ингээд дуурайгаад бүгдээрээ гэр оноо цэвэрлэнэ. Бос хүмүүс ч болохоор хоол хийдэг болохоос биш. Манайд нөгөө хоол хийж чадахгүй болохоор зүгээр гэрээ цэвэрлэе гэж бодсон юм. Тэгээд ямар ч гэсэн бүгдээрээ ажилдаа орцгоё. Ямар ч гэсэн юу яана? Болоогүй. Унтлагаараа цэвэрлэх хараа болоогүй. Тэгээд том өрөөгөө ямар ч гэсэн ингээд цэвэрлжээ. Тэгээд унтлагын өрөө галтаа хоёрыг тэгээд цэвэрлээ. Хүмүүс яагаад хуучин бичлүүнүүдэд устгасан юм бэ? Яасан юм бэ? Ийсэн юм бэ гэсэн би нөгөө юу яагаад сүм рүүээсээ явдаг. Өөсөө мэдээсээ та нар ингээд би одоо сүмд явж байгаа. Тэгээд тэрэндээ зориулаад ингээд хуучин бичлүүнүүдэд устгаад шинэ хүн болох гад бэлдэж байгаа. Тийм болохоор ер нь бол ингээд хуучин бичлүүнүүдэд бүгдийг устгацсан. Тэгээд та нар маань бас тий хүлээж аваарай, ойлгож аваарай. Яг нэг намайг үздэг хүмүүс юу яаж христийн шашныг эсэргүүцдэг эсвэл ингээд дэмждэг тийм хүмүүс байж магадгүй уучлаарай. Ингээд христийн шашин чинь ингээд өөрөө ингээд үнэн баггүй хүмүүс амин худлаа ашиг талгаа малгай гэж угаадаг гэсэн үгүй. Уучлаарай тийм байхгүй. Нэрэ байд юм аа. Та нар ингээд өөрсдийгөө амир ингээд юу юм уу тий одоо ингээд хүн төрлөختөн сармчингаас үүссэн гэдэг худлаа зурхал явдаг. Тэр бол яг худлаа чулуун чивсгийн үе гэж бол байсан. Гэтэ тэгэж хүмүүс ингээд тэ юу яагаагүй байхгүй юу? Ингээд сармчингаас үүсээгүй маа. Танилцуулалтаа ингээд би бурханд 5 настаас хойш ээжтэйгээ цуг явсан. Яаж үн сүм чуулган гэж юу мэдсэн бэ гэхээр би болохоор доороо нэг эрэгтэй дүүтэй байсан. Одоо байгаа эрэгтэй дүү биш. Нэг эрэгтэй дүү байсан. Тэр эрэгтэй дүү маань болохоор ингээд төрхтөө зүрхний дөрвөлжилсэн гажиг ингээд юутай эмэр ингээд өвчтэй ингээд төрсөн зүрхний ингээд цаанаасаа ингээд төрхтөө тэгээд яг тэр ингээд өвчнөө ингээд яахын тулд ингээд 3 жил 2 жил ингээд бараг ингээд насаараа ингээ имлэгээр их насаар явсан. Тэгээд ингээл яваад исэн манай ээж чсэн тэгээд байжлээсэн. Тэгээд Солонгосын нөгөө Мерал зүрхийн сан гэж байдаг. Тэгээд Мерал зүрхийн сангаар ээж ингээд холбогдоод ингээ мэдээд ингээд хүүхдээ тэн ингээд авч явъя. Солонгост ч имжлүүлъя. Ингээд ийм байна гэдэг. Солонгост ч имжлүүлэхээр явсан. Тэгээд явж явах хугацаанд болохоор манай дүү болохоор нөгөө хагалгаанаас өмнө болохоор нэг хүүхэд амир ингээд манай дүүгээс амир одоо л орохгүй бол ингээд хагалгааныхаа юу заалт нь буруу болчихноо гэж тэгээд орж исэн. Тэгээд манай дүүгээс өмнө ингээд нэг хүүхэд ороод манай дүү ингээд орч чадаагүй. Тэгээд амарсаа хоёр дүү зөхиөлчлээ. Тэгээд манай дүү хагалгаанаас сүйд ингээд дараагийнхаа өдрөө орсон. Тэгээд хагалгаагаа дийлэхгүй өнгөрсөн. Маань ингээд амин хүн шахтай байсан. Тэр байдлаас болохоор яаж гарсан бэ гэхээр манай ээж мера ингээд сүм цуглаанд яваад одоо ингээд амин сургууль гэж болдог байхгүй юу? Тэр амин сургуулийн суугаад encounter гэж болдог. Тэр encounter нь болохоор ингээд яадаг вэ гэхээр ариун сүнстэй уулзах тийм уулзалтыг хэлдэг. Тэгээд манай ээж болохоор тэр ингээд сууж хата ингээд
ганцхан ингээ бодолтой орсон гэсэн тэр хүүхдэл уулзах тэр юу байсан. Тэгээд манай дүү болохоор ингээд нээжээг орохдоо яг ингээд уулзаад яг манай дүүтэй ингээд уулзаад тэрнээс хойш ингээд сүмзүүлэнд яваад яг ингээд сүмзүүлэнд ингээд явах эхлэн тэгж тавигдсан байт юм аа. Тэр ширээг ял янзлаагүй. Тэр ширээ бол янзлж чинь. Тэг ийм ингээд. Аха. Тэг ингээд энэ хэсэг бол ингээд энэ хэсэг болохоор ингээд галтайгаа болохоор юм байна. Тэг энэ дээр байгаа хог бишэг янз чинь. Ингээ харахад манай том бүр ямар харж байна. Тэрнэр ингээ амар гоё харагдаад байгаа хгүй манай гэр. Тэр хэсэг угаас ингэж хөвдлөрсөн байд юм аа. Манай гожир хэсэг. Манай гэр юм байна. Да бүгдээрээ унтлахаараа цэвэрлэцгээе. Унтлахаараа цэвэрлэн гэлээ. Хасахгүй. За бүгдээрээ явцгаая. Манай унтлахаараа болно штэ. Үнэн жинхэнэ замбраагүй орно. За энэ болохоор ингээд манай дүүгийн нүдэ боох юм гэсэн чинь муухай орцсон байх. Шичиг юм би. Авчи. За ингэж харахгүй. Босноо. Одоо бүгдээрээ болохоор чихвчээ зүцгээе. Миний чихвч. За юу өдөр? Тапа өдөр. Холбоотой. Та дээр би. Мөн тийш. Тэмээ битгий энэ ажиллагаа бүтлгүүтлээч. Яг хоо ингээд цэвэрлээ л дэдтэй энэ хэвээ ингээд цэвэрлээгүй үдлээ. Тэгээд ер нь бол штэ. Энэ арга бол манайхаа яг дүүнэртэйгээ хийх юм бол бүтэхгүй юм бай заяа. Өөр найз майзуудтай ингээд нэг надтай нэг хэцүү юм нэг ихэр мэхэртэй хийж мэгээд эсвэл арай том дүү мөнтэй хийх юм бол нэг бүтэж магадгүй юм. Тэгээд манай дүүнэр жоохон багтаа жоохтоод байна л да. За одоо яах вэ? Тэгээд дүүтэй басандаа жаргалтай байна. За бүгдээ саjanгаа ингээ шалаа гоолоосоо одоо бүгдээрээ хувцас өгчээнэ. Сайн өглөө нүүн хувцас угаацсан тэгээд сайн хацсан байна. Тэгээд ямар ч гэсэн өгцгээе. Саjanгаа ингээд зүйлд дүүсэн төөсөө хуруугаа жоохон янзлаад тэгээд байжин. Хэмжээсэн одоо юу хийх вэ гэж хүлээгээд мэдгүй юу ч хийхээ мэдгүй сууж ин л та. Тийм. Тэгээд ямар ч байсан бүгдээ нэг уулзах байхаа. Баахан пен тавс үзэж хитлээ. Тэгээд одоо болохоор хоолой хийх гэж зогсож байна. Тэгээд өнөөдөр болохоор хөдөлгөө Ухрын мах шарж идэнэ. Будаатай орог. Будаатай ухрын мах шарж идэнэ л гэж ойлгочих заяа. Нэрс
Одоо явчихсан цагаан ирчих чинь. Ярьж нэг тань сонсгоолээ. Сонсоолээ. Үгүй ингэж нэг бичлэг үзээдсэн юм аа. Ингэж сонс. Нэмэрсэн хаш орж байна. Ингээ сайхан болж байна. Энэ болохоор бодаан болсон. Тэгээд шарчаад болчихлаа. Тэгээ бидний махсан саяжгаа гадаагаар тоглож байгаа. Тэгээ ирсэн чинь жоохон хүлээсэн цаа. Тэгтээ яах вэ? Гой харсан байгаа. Ямар ч сан хаачаад уццай. Сөмнөхөө чөтөр ингээд бичлэгээ дуусч чадаагүй юм байлаа. Тийм болохоор өнөөдөр ингээд бичлэгээ дуусгаж байна. Ямар ч сан тэр бичлэгээр ингээд бүтэн өдржингөө өрнөж байгаа. Тэгээ ингээд унтахтаа бүр ингээд 12 хүртэл онцсон. 12-оос онцсон ингээд. Нэг үсэл эцсийн удаа харах үсэл